За, галзуу сэрий суугтан тавтай морилцгоо манайхан. Энэ удаад борон танартан нэг галзуу цувралыг ярьж өгөх гэж байна. Ямар цуврал гэхээр 2022 онд гарсан Gannibal гэх энэ галзуу цувралыг. За нэлээд өндөр үнэлгээтэй энэ Япон цуврал та нарт галзуу санагдана гэдэгт борон итгэлтэй байна. Тэгэхээр энэ галзуу цувралыг эхлүүлэхдээ та нар маань бэлэн үү? Борон лав бэлэн байна. За бахан маяглчлаа. Тэгэхээр яг үнэхээр сонирхолтой галзуу үйл явдалтай цувралыг ингээд та нартай ярьж өгч байгаа борон бас их сонирхолтой санагдаж байна. За тэгэхээр борон энэ галзуу цувралыг аяллаа бүх үйлчилгээг нэг дороос 20 жилийн туршлагаар баталгаажсан Монголдо тэргүүлэгч аяллаа компани Хаан Travel-тэй хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд Сабадрагуу Саба дардсан бол лайк дарахтал болоо явж байгаа юм. Бас галзуу сэрий сувгийг мэдэхгүй найздаа шеэрлээрэй. За тэгээд энэ галзуу цувралын тайлбараа хэдүүлээ эхлүүлцгээе. За тосгоны захын нэг байшингийн гадаа машинда цагдаа ирээд хаалгыг нь балбаад "Хүн байна уу? Гараад ир" гэж хашгирч байгаагаар кино эхэлнэ. Цагдаа нэлээд ууртай хагас ухаантай юм уу гэмээр байсан бол байшин дотроос хэн нэгэн тэрнийг нууцаар бичлэг хийж тэрний хашгирахыг нь үл тоож гэртээ оруулахгүй гүрийсээр байна. "Би та нарыг мэдэн шүү. Та нар хүний мах иддэг үсттэй. Новшнуудаа хүлэн зөвшөөрөөч. Би бүгдийг нь мэднэ. Та нар хүлэн зөвшөөрөөч новшнуудаа. Би та нарыг бүгдийг нь устгана. Та нар муу ганнибалууд." Тэр шөнө нөгөө цагдаа ямар нэг зүйлийг хайж гарч идэн бариад нэг муусны хоолой дотор явж итэл хэн нэгэн тэрний хоолойд хадуур тулгаж яваад хэрчиж орхилоо. Дүр солигдоход охиноо ардаа суулгасан нэг залуу гэр бүл хөдөөгөөр давхиж явна. Аав ээж нь байгалийн сайхны гайхан шагшиж байсан бол охин хөдөө ирж байгаадаа жоохон урам муутай байх нь илэрхий. "Маширо, тэнд сүнс байвал яах вэ?" "Тэнийхтэй сүнс гэж байдгүй. Оцсон хоноо юу идмээр байна Маширо? Рамен идэх үү?" Зангид ойр зүрэг ярилцаж явсаар тэд нэг том гүүрээр дамжиж том арал дээр орших күүгээ тосгонд ирцгэлээ. Хуучны тэр тосгонд хөл хөдөлгөөн багтаа харагдана. Тэгэд нэг байшингийн гадаа ирэхэд хүмүүс тэр байшин руу юм зөөж байлаа. Залуу тосгонд шинээр ирж байгаа цагдаа байна. Тиймээс тосгоныхон хотоос нөөж ирж байгаа тэдний гэр бүлийг баярлан өгтөж авцгаана. Мань цагдаа залууг Дайго гэнэ. Нөхөр эхнэр Юки охин Маширогоо дагуулад тосгонд амьдрахаар ирсэн нь энэ. "Би тийм их туршлагатай биш учраас та бүхэн надад тусалж дэмжээрэй. Бас та бүхэнд үйлчлэхээр би бүх хүчээрээ хичээнэ." Гэвч Маширо охинд энэ бүхэн ерөөсөө таалагдахгүй байгаа нь илт. Маширо охин ягд ч юм ерөөсөө ярьдаггүй л. Тэгээд тэр шөнө охиныг унтаж байх зур Юки гэрийнхээ эд зүйлсийг байрлуулна. Гэр нь цагдаагийн хэлтэстэй залгаа байлаа. Тэр хэвэн юмыг цэгцэлж байхдаа Юки тэр тосгонд өмнө нь ажиллаж байсан Кано гэгч офицерын гэмт хэргийн бүртгэлийн дэвтрийг олдог. Тэрнийг яагаад энэ ажлаа болсныг Юки асуулаа. Мөрөдө тоглоомонд донтоод их хөрөнд орсон гэж сонссон. Тэгээд л халагдах өргөдлөө өгсөн гинлээ. Гэхдээ өөрөө сургаггүй алга болчихсон гэсэн. Зургийг нь харахад мөрөдө тоглоомонд донтож амьдралаа алдах хүн шиг харагдахгүй л байна. Энэ эхнэр охин хоёр нь юм байх та. Охин нь хөөрхөн бүсгүй шүү. Тэр чинь юу гэсэн үг юм? Юу ч биш ээ. Гурвлаа бас ингэж зураг авахулцгаая. Худлаа ярианы сэдв битгий өөрчлөд байгаарэ. Маргааш нь Дайго өглөөний цайгаа уучхад ажилдаа гарах гэж байтал тосгоныхон бөөнөрөө ирээд тэрнийг дагуулж тосгоноо танилцуулахаар авч явлаа. Тосгоныхон бүгдээрээ тосгонд нь шин цагдаа ирсэнд баяртай байгаа харагдана. Тэгэд тэд явсараа тосгоны жижиг ногооны зах дээр ирсэнд тосгоныхон ч тэдэнд ногооноосоо харамгүй өгнө. Тэгээд тэрнийг дагуулаад тосгоныхоо ганц том үйлдвэр болох модны үйлдвэрт ирнэ. Тэр үйлдвэрийг бүгд күүгээ тосгоны бахархал гэж нэрлээд "Энэ үйлдвэрийн ачаар л манай тосхон оршин тогтнож байгаа юм шүү дээ" гэлцэн. Тэдний орол дээр ургадаг агаар мод Японд хамгийн сайн чанартад тооцогддог байж. Агаар модноос гаргаж авсан тосоор сайн чанарын ариутгагч хийдэг юм. Тэр бүхэл эрт дээр үед энэ тосоор үхэгсдийн цогцсыг тосолоход цогцс нь ялзардаггүй байсан гэлцдэг. "Токиго, та юу яриад байгаа юм бэ?" Офицерыг эвгүй байдалд оруулаад. За тэгээд тэднийг ингээд шуугилдаж байтал шинэ ирсэн цагдаа хаана байна? Гэсэр гаднаас гинэд нэг урт үстэй залуу ороод ирлээ. Дайгоч босоод тэрэнд өөрийгөө танилцуулсанд цаадхан тоосонгүй. "Нэр чинь яах вэ? Уулнаас үгсэн хүний цогц солсон байна. Наашир." Тэгсэн Дайго яарад тийшээ хөдөлсөн бол тэнд байсан тосгоныхон бие биерүүгээ учиртай харцгаана.
Тэр ирсэн залууг Кейсүкэ Гото гэнэ. Мандайгоч анчин барийн нөгөө залууг дагаж явсаар ойн гүнд ирэхэд баахан буурсан залуучууд тойроод зогсчихж. Хөөх, ийм залуухан цагдаа юм уу? Энд ажиллаж чадах уу? Гото гэнэ. Тосгоны Гото авгийнхны тэргүүн. Манайх Юсука бид хоёрын эмээ. Эмээ маань 4 хоногийн өмнө сургуу алга болчихсон байсан. Тэд эмээг баавганд бариулсан байх гэж бодчихсон бол Дайго гарын тасарч хуруунууд нь алга болсон тэр цогцсыг сайтар шинжилж хараад баавгад бариулаагүй гэсэн дүгнэлт хийдэг. Учир нь тасарсан гарын дээрээс хадсан мөр нь хүн хадсан мөр байлаа. Эмээгийн маань ухаан нь орж гардаг болоод удаж байгаа. Энэ бараг өөрөө өөрийгөө хадсан мөр байх. Тийм байх боломжгүй л дээ. Яг гэвэл хүн өөрөө өөрийгөө хазах юм бол шууныхаа гадна талаас л хазна. Харин энэ дотор талаас нь хазаж. Тэгэхээр өөр хэн нэгэн л хадсан байж таарна. Тэгээд чи юу гэх гээд байгаа юм? Бидний эмээгээ дарамтлаг байсан гэх гээд байгаа юм уу? Гүү дээ, би тэгэж хэлээгүй. Манай өвгийнхэн хизээж эмээд ингэж хандахгүй. Чи биднийг хүчирхийлэгчд гэж гүтгэхэд байна уу? Тэнд байсан хүмүүсийн уур амьсгал шир үсч бүгдээрээ бууга гаргаж Дайго руу чиглүүлсэнд мань нөхөр сандарсандаа гар бууга тэмдчихнэ. Дахиж манай өвгийг доромжлох юм бол би толгойгч нь зад буудаж шүү. Эсвэл чи яг одоо энд өгөх юм уу? За. Уучлаарай, би түргэгдсэн байна. За, тоглосон юм аа, битгий. Бид нар зүгээр л тоглосон. Ямар царай гаргасныг нь харсан уу? За, элвэ эвлэрий. Гар барь. Дахиж ингэж тоглоом хийвэл та нарыг бүгдийг чинь баривчлаа шүү. За, залуусаа. Бүгдээрээ өнөөдөртөө сайн амраад маргааш баавгай анд гарцгаан шүү. Гийн нэмээгийн өшөөг авцгаая. Энэ үед Дайго төв рүүгээ холбоо барьж болсон явдлын талаар хэлтгэн. Тэгсэн Кейсүкэ ирээд маргааш хамт баавган анд явцгаая гэж урьсанд Дайгоч зөвшөөрлөө. Оройн Дайго тосгоныхонтой илүү ойр танилцах санаатай зэрэгэлдэх уушийн газар руу явхаар шийднэ. Тэгээд дугуйгаа унаад хөдлөх гэсэн ч дугуйных нь хий гарчгаж. Гайхсан Дайго дугуйгаа шалгатал дугуй руу хэн нэгэн хадаас зоосон байна. Энэ нь хэн нэгний санаатай үйлдэл болохыг гадарлсан Дайго гайхчээтэл төвөөс дарга нь холбогдоод юу болж байгааг лавладаг. Төв дээр цогцсноос олдсон шүдний мөрийг шинжилж байгаа. Эцсийн хариу гарах хүртэл Гото авгийнхнаас холхон байгаарай. Наадуулч нь хүүгээ тосхонд нэлээд нөлөөтэй авг шүү. Ойлголоо. Ямар нэг зүйл болох юм бол шууд над руу холбогдоорой. Чиний бүртгэл тэмч цэвэр биш гэдгийг битгий мартаарай. Мэдлээ. Гүйцэтгэе. За тэгээд дугуйгаа унах боломжгүй болсон Дайго тосгоны уушийн газар руу алхнаа. Тэнд Гото авгийнхан суучихсан ууцгааж байлаа. Дайгоос эхнэр охиноо дагуулж ирэхгүй яасныг нь асуусанд бандсан Дайго тэднийг шопинг хийхээр тосгоноос гарч явсан гэж хэлдэг. Бидэнд худлаа ярих хэрэггүй шүү. Тосгоноос хэн орж гарч байгааг бид нар бүгд нэгд нэгэнгүү мэддэг. Хүүгийн эхнийг дутуу үнэлэх хэрэггүй шүү. Маа, энийг барьчих. За ингээд Дайго Эсткан дүүрэн Сакег нэг амьсгаагаар уусанд цаадуулан баярлаад шуугилдацгаана. Энэ үеэр гэртээ үлдсэн Юки зурагтаа асах гэж янз бүрээр үзнэ. Тэгээд хаалганы хажуу ханан дээр хэн нэгэн зогтаа гэсэн үг сэлсэн байгааг олж харлаа. Тэгээд гин тухайн ороод хартал Машира охин гэрээсээ гараад явчихач. Юки сандраад охиноо дуудаж хашгираад зам дагаад гуйлаа. Тэгсэн Машира охин нэг мууртаа хөөцөлдөж яваад ойн захад очиж. Тэгээд охиныг нэг гүүрэн дээр ирж зогсдол тэр доор голын ирэг дээр хэн нэгэн байгаа харагдлаа. Тэгээд тэр охиныг харсан даруйдаа гүүрэн дээр үсрээд гараад ирсэнд сал буурал үстэй аимшигтай царайтайгаар байна. Тэгсэн охин тэрнээс айсангүй. Харин ч барьж явдаг чихрээсээ өгсөнд цаадхана чихрийг нь аваад хариуд нь амнаасаа нэг юм гаргаад тэрэнд өглөө. Сандарсан Юки охиноо дуудаад гүйж явтал ойн захад охиных нь барьж явсан оригами унсан байгаа харагдана. Тэгээд Юки ойрогүйгээд ортол Машира охин түрүүний зогсож байсан гүүрэн дээрээ зогсож байлаа. Юки баярлаад охиноо тэрвэрч аваад гэрлүүгээ харьцгаана. Харин нөгөө талд Дайго Готоугийн шинэ удирдагч болсон Кейсүкэ Гототой ярилцаж Саке хувааж угаад сууж байна. Чи энд яагаад ирсэн? Удирдлага тушаагаад л тэр. Чи нөгөө хэрэг төрөд өссөн хөрмөн биз дээ. Би мэднэ. Чи яасан? Асуудал тэрэ цөлөгдсөн юм уу? Хариулахгүй байна гэдэг чинь өөрөө хариулт шүү дээ. Аха болдоо. Манай тусганд ингэж хүрээд ирнэ гэдэг сайн л цагдаа гэсэн үг шүү дээ. Тэгсэн нөгөө өрөөнд байсан залуус муудалцаад барьцалдаж аваад хашгиралцсанд ууралсан Кейсүкэ очоод тэднийг байлуулдаг. Өнөөдөртөө ингэж тарцгаая. Маргааш эмээгийн өшөөг авцгаана. Тэр шөнө Дайгог гэртээ ирэхэд айд сандарсандаа туйлдж ядарсан Юки газар хэвтэж байлаа. Тэгэд Дайгод нөгөө бичгийг харуулад өмнө нь ажиллаж байсан цагдаа энийг сэлсэн гэж бодож байгаагаа хэлнэ.
Тэгсэн Дайго энийг нэг их тоосонгүй. Тэгэхээр Юки тэрэнд Маширо охин нь хэлэлгүй ойруу яваад өгсөн болохыг хэлсэнд Дайго баг зэрэг болгоомжилж охиноо сайн харж байхгүй бол болохгүй байна гэж тэд шийддэг. Тэгэд охин дээр очиход охин нь тэрэнд хайрцагтаа чихрээ өглөө. Тэгэд баярлаад чихрийн хайрцгийг нээдэл дотроос нь хүний хуруу гараад ирэхэд цочсондоо газар шидчихнэ. Энийг ханаас олсон? Охиноо битгий сэрээлтэй. Бушуухан усан дороо арх хүнэртэй дэв. Маргааш нь ойн зохиод Дайгог очиход тосгоны захирагч цагаан хоолой барьчихсан. Дулаахан сайхан өдөр хамтдаа баавган ан хийцгээе гэж уриалаа зогсож байлаа. Эндхийн ирчүүд бүгдээрээ буутай. Манай энд хүн бүр өөрөө өөрийгөө хамгаалах ёстой. Эрт үеэс л юм байсан юм. Тэгэд Кейсүкэ залуусаа дагуулад тосгоны захирагчийн яриаг дуусгалгүй тэндээс явлаа. За тэгээд залуус ойн гүн рүү ороод салж явцгаасанд Дайгож Кейсүкэг алдалгүй дагах гэж хэж байна. Тэднийг ойн гүнд ирэхэд манан бууж эхэллээ. Дайгож Кейсүкэгийн дүүг дагуулад тэрний хойноос салхаж явна. Тэгсэн гинт нэг аимшигтай хар баавгай модон дундаас гарч ирээд шууд Дайга руу дайрлаа. Аз урахад мань хүнийг баавганд бариулахаас өмнө амжиж Кейсүкэгийн дүү баавгайг хид буудаад унагадаг. Тосгонд үлдсэн эмэгтэйчүүд ч галзуурсан баавгайг агнсан тухай мэдээг сонсоод бүгд баярлцгаалаа. Тэгэд ирчүүдээ ирэхээс өмнө амжиж хоолоо дуусгахаар яарна. Гэтэл болонд сууж байсан нэг эмэгтэй "Гэхдээ та нар гин нэмэг өгсөнд бүгдээрээ баяртай байгаа үсттэй" гэсэнд тэнд байсан хүмүүс бүгдээрээ тэрэнд дургуутдаг. Тэдний энэ байдлыг хараад Юки битүүхэндээ гайхна. "За сори байж байгаарай. Борон та нартай Япон улстай холбоотой нэг ганц реклам алгадаадах юм. Тэгэхээр аяллаа бүх үйлчилгээг нэг дөрөс 20 жилийн туршлагаар бодлогоодсон Монголдо тэргүүлэгч аяллаа компани Хаан Travel нь Аз, Европ, Хойд болон Өмнөд Америк твүүд рүү хөтөлбөртэй болоод захиалгад аяллуудыг тогтмол зохион байгуулж байна. Тэгэхээр энэ дундаас нь онцлоход үдсгэлэнд Япон улсын Кёто, Осака, Хирошима 3 хотын хосолсон аялалдаан бүртгэл авч байгаа юм байна. Кётогийн уламжлалт соёл сүмхийд, Осакагийн орчин үеийн хотын амьдрал шопинг, Хирошимагийн түүхэн дурсгалт газрууд гээд аялахыг хүссэн хүн бүхэнд мартагдашгүй дурсамж 5 тухт аялал мэргэжлийн зохион байгуулалтыг санал болгож байна. Галзууц дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэл Хаан Travel Facebook пэйж болон 75 Тэг7 2233 дугаарын утсанд холбогдоод болоо. Хаан Travel. За хэдүүлээ тайлбараа үргэлжлүүлцгээе. Энэ үед ой дотор анчид баавганы гэдэс дотрыг нээтэл дотроос нь гин нэмэгийн нүдний шилний үлдэгдэл гарч ирсэнд Дайгож зургийг нь аваад эдмүрийн баримт болголоо. Тэгэд Готовгийнхан бүгд залбирал үйлдэ тагнсан баавгынхан махыг түүхийгээр нь идсэнд Дайго эхэвгүүцнэ. Тэгсэн Кейсүкэ тэрэнд хэрчсэн баавгай мах барьсаар ирлээ. Эмээгийн ман сүнс бидний дотор үүр доршихын тулд бид энэ махыг идэж байгаа юм. Идэхгүй гэж л бидхий хэлээрээд ингэж байж бид эмээгээ зүү ёсоор нь оршуулж чадна. Одоо ид. Ингээд аргагүй байдалд орсон Дайго баавгайн махыг түүхийгээр нь хүчээр идлээ. Тэгэд хэсэг зажилж яснаас сэмхэн нулимсанд Кейсүкэ тэрнийг нь анзаарсан ч юу ч хэлдэггүй. Тэр шүн Дайго Юки хоёр охиноо аваад явж байна. Баавгайн дайралтаас болоод Дайгогийн гар баг зэрэг гэмтсэн байж. Баавгад дайруулсан ч энэ зэрэгтээ салсанд нь Юки баяртай байлаа. Эннээс гадна охин Маширогоо сайн харж чадахгүй байна гэж тэр өөрийгөө буруутгана. Уучлаарай. Энэ бүхэнд би л буруутай. Хоёулаа энэ талаар ярихгүй гэж тохирсон биз дээ. Өнөөдөр ч өгөхнө гэж бодсон шүү. Баавгад бариулах гэж байхад нүдэнд чийл харагдсан. Тэгэд би бүх хүчээ шавхсан. Чамаагаа сансан чинь шууд л яагаад ч өгөх болохгүй гэж бодсон. Бүх зүйл сайхан болно. Охин маань дахиж ярих болов. Намайг ер нь уучлах болов. Тэгсэн Дайгогийн утсан дугаарлаа. Тэгэд дуртай дургууныг утсаа авсанд тэр нь шинжилгээний хилцсэн доктор Накамура байлаа. Дайго, ярьж болж гэнэ үү? Болно. Чиний авчирч өгсөн хурууг шинжилж үзлээ л дээ. Нэг зүйл тодорхой байна. Энэ хуруу саяхан амиа алдсан ген Готогийн хуруу биш, өөр хүний хуруу байна. Хинэх гэдгийг тогтоож дуусаад чамд мэдэгдээ. Ойлголоо. Баярлалаа. Юки тэрнийг юуны талаар ярьсан болохыг асуусанд Дайго булзааруулаад өнгөрлөө. Тэднийг ингээд явж байтал замд нь нэг учир битүүлэг эмэгтэй үүргэвч үүрээд замын хажуугаар алхаж яваа харагддаг. Бас Маширо охины одсон гүүрэн дээр нөгөө аимшигтай хүн сууж байгаа харагдлаа. Дүрс солигдоход цагаан хувцастай хэсэг хүмүүс оршуулгын зан үйл үйлдэж ой дундуур явж байна. Тэд бол гин Гото эмээгийн оршуулгад оролцож байгаа хүмүүс байлаа. Энэ үед Юки Дайго хоёр охиноо дагуулад тосгоны сургууль дээр ирнэ.
Тэр сургууль ердөө 5-6хан сурагчтай. Сургуулийн багш нар болоод хүүхдүүдж Маширог баяртай өгдөж авцгаана. Тэд охиныг ярьж чаддаггүй гэдгийг мэдсэн учраас охинд зориулаад харилцах дэвтэр нээсэн байж гэвч Машира охин хажуугаар нь зурж өнгөрсөн оршуулгын цуваг хараад урдхан анхаарах сөхөөгүй байлаа. Энийг харсан сургуулийн захирал тентхийн оршуулгын уламжлал Японы бусад нутгийнхнаас их өөр гэдгийг тайлбарладаг. Сургуулийн хүүхдүүд Маширог дайжгүй хүлээж авсанд Юки Дайга хоёр баяртай байна. Тэгсэн энэ үеэр оршуулгын цуваг гинэд зогсчлоо. Намайг оруулаад нийт 15 хүн байх ёстой. Гэтэл нэг хүн илүү байна. Тэр хэн бэ? Бүгд надад царайгаа харуул. За тэгээд бүгдээрээ малгайгаа авсанд тэнд нэг хүн ганцаараа үлдлээ. Кейсүкэг тэр хүн дээр очиод багийг нь тайлах гэсэнд цаадах нь зогтох гэж оролдоод баригдана. Намайг мартаа юу Кейсүкэ? Зөвхөн гэр бүлийн гишүүдэл оршуулганд оролцох ёстой. Чи энийг сайн мэдж байгаа. Чамд юу хэрэгтэй? Чи тосгоноос явсан биз дээ. Та нараас л болж явсан шүү дээ. Тэр чинь хамаагүй. Эндээс зайл. Миний аав хаанагааг чи мэдж байгаа зү Кейсүкэ. Аав чинь өрөнд орж сэтгэлээр унсандаа өөрөө зүгтад алга болчихсон заа юу. Аав чинь галзуурсан гэдгийг тосхон даяараа мэдж байгаа. Ой, юу болоод байна? Миний аав галзуураагүй. Ингэж хашгираад нөгөө эмэгтэй ген Готэмигийн шарил байх ёстой торхыг түлхээд унгаасанд дотор нь юу ч байсангүй. Энд чи юу вэ? Шарил хаана байна? Эд нарын гидсэнд байгаа. Наадвал чинь магчд. Битгий солиороод байгаарай. Эмээгийн сүнснээс уушлалгүй. Энэ үед тэндөөсөн залуус бүгдээрээ ууралж нөгөө эмэгтэй рүү давшилцгаана. Тэднийг ингэж хэрэлдээд шуугалдаж байтал араас нь гинэд аврах том биетэй цагаан хувцастай хүн дайрч ирээд нөгөө залууг үстэж аваад үсийг нь хуу татаж орхилоо. Тэгээд нөгөө эмэгтэй өмнө очиод зогссонд нөгөө эмэгтэй жайсандаа хөшиж орхино. Тэгээд аврах биет эмэгтэй гараас барьж авах гэсэнд Кейсүкэ гинэд дайраад тэрнтэй ноцолдсонд тэнд байсан залуус бүгдээрээ тэрнийг балиулах гэж оролдоцгоно. Дайгооч энэ боломжийг ашиглаж нөгөө эмэгтэйг дагуулад тэндээс хар хурдаараа зогтно. Тэгээд Дайго шууд гэртээ ирээд Юкид нэг хүнийг галт тэрэгний буудлын руу хүргэж өгөх хэрэг гарсан гэдгээ хэлээд болгоомжтой байхыг сануулад явдаг. Тэгээд явх замдаа Дайго эмэгтэйгээс зарим нэг зүйлсийг тодруулдаг. Эмэгтэйг Сүмирэ гин. Чи Готовгийнхнийг хүний мах иддэг махчд гэж хэлсэн. Тэр үний юм уу? Эндо каннибализм гэдгийг өөд болсон хүнийхээ цогцыг оршуулж байгаа хүмүүс нь хувааж идэхийг хэлдэг. Ингүүл өөд болсон хүний сүнс тэдний биед шингэн гэж үздэг. Энэ нь тэдний гашуудлын илэрхийлэл гэсэн үг. Папуа Шинэ Гвинеийн зэрлэг омгуудын дунд ийм үзэгдэл түгээмэл байдаг. Та намайг галзуу гэж бодож байна уу? Аав маань сургуу алга болсны дараачаас би энэ талаар судалсан. Аав маань энэ Готовгийнхнийг каннибалууд гэж хэлж өссөн. Тэгвэл та ч Кано офицерын охин нь байх нэ. Та Готовгийнхнийг холбоотой гэж бодож байгаа юм уу? Тэгэд Сүмирэ аавтайгаа хамгийн сүүлд уулзснаа саналаа. Аав нь тэр өдөр Готовгийнхнийг ирлүү явах гэж байж. Тэгэд аав нь нэг л хачин байгааг Сүмирэ анзаарсан байна. Тэрнээс хойш Кано офицер сургуу алга болжээ. Тэрний галзуурсан гэсэн цуу яриа тарж, галзуу цагдаагаа охинч бас галзуу ээж таарна гэсэн цуу яриа гаргахулж. Тэгээд Сүмирэ тэр тосгоноос явсан байж. Каногоо сургуу алга болоод 2-7 хоног байна. Хэрвээ тэд нар тэрнийг барьцаалсан бол одоо ч амьд байж магадгүй шүү дээ. Хэрвээ та энэ хэргийг мөрдөх гэж байгаа бол болгоомжтой л байгаарай да. Тэгээд Сүмирэ галт тэрэгний буудлын дээр буугаад үлдлээ. Дайго ганцаараа үлдээд нэг сайн тамхилж аваад шууд ойроо хөдөлж Готовгийнхний эдлэн газарт ирнэ. Тэгсэн тэрнийг явж үтэл гинэт урд нь мод унаж замыг нь хаана. Гэтэл Готовгийнхан замыг нь хаахын тулд зориуд мод унагсан байлаа. Энэ Готовгийн эзэмшил нутаг дураараа давхиж болохгүй. Би алга болсон офицер Каногийн талаар мэдүүлэг авахар явж байна. Тэрнтэй холбоотой ямар нэг зүйл энд болсон юм биш үү? Дахиад нөгөө түүхүү. Тэр хүний охин танд юу гэж хэлснийг бид мэдэхгүй ч та буруу бодож байна. Тэгэд тэр Дайгод Каногийн тэр өдөр гэрийнх нь гадаа ирээд та нар бүгд магчин бидтэй гэж галзуу юм шиг хашгирч байсан бичлэгийг үзүүлдэг. Танд эрүүл хүн шиг харагдаж байна уу? Харвас галзуу байгаа үстэй. Мэдээлэл өгсөнд баярлалаа. Их тус хүргэлээ. Гэхдээ би энэ хэргийг мөрдөх ёстой. За тэгээд Дайгог машина түгжээд явах гэтэл нөгөө залуу гинэт цахилгаан хөрөөгөө асаагаад тэрэн лүү ойртоод ирнэ. Тэрний цаана байсан залууч бууга зэхэж байна. Тэгсэн нөгөө залуу Дайгод ойртож ирээд хөрөөгөө унтраалаа. Тэгээд яваач дээ. Гэхдээ галзуу хүн нь бид биш. Кано байсан шүү. Гэт тэр машины замыг хаасан модыг цахилгаан хөрөөгөөрөө тайрч Дайгог оруулдаг. Чи тэрнийг ингэж явуулчих юм уу? Миний шийдэх асуудал биш ээ. Одоо тэрний яахыг тэр хүн шийднэ. Цааш явах замдаа Дайго офицер Каногийн солиотой юм шиг хашгирч байсан бичлэгийг бодсоор байна. Харин нөгөө талд Юки хичээлэн тарсан Маширо охиноо аваад гэрлүүгөө явж байлаа.
Охин урдын адил чимээгүй л байна. Гэхдээ охиныхоо царайг хараад сургууль дээрээ хөгжөлтэй байсан болохыг нь мэднэ. Энэ үед Маширогийн ангийн хүүгийн ээж тэднийг гүйцэж ирээд Дайгог Гото овгийнхэнтэй орооцолдоод хэрэггүй гэж юу гээд зовлдог. Тэд нар биднээс их өөр хүмүүс. Бараг л зэрэлгүүд гэсэн үг. Тийм учраас та нар болгоомжтой байгаарай. Тэгэд тэд салж явхаас өмнө Маширогийн ангийн хүү барьсан ирвэхийг Маширод бэлгэлсэнд охин баярлалаа. Энэ үед оршуулгын ёслолоо дуусгаж байсан Кейсүкэ дуудлага ирж Дайгог тэдний эдлэн рүү ирсэн болохыг дуулгалаа. Энийг сонссон залуус бүгдээрээ ууралсанд тэдний нэг болох нөгөө хүнд үсээ хусуулсан нөхөр болох Мүцүва уурлаж шууд очоод Дайгог алах гэсэнд Кейсүкэ тэрнийг балиулна. Дайго жирийн нэг хүн биш цагдаа учраас болгоомжтой хандах ёстой гэж Кейсүкэ хэлсэнд бусд нь тэрэнд ууралцгаана. Чи хэнийг хамгаалах гэдэг? Тэрнийг үү? Гэр бүлээ юу? Би та нарыг зүгээр жаахан тайвшраач л гээд байна. Наадахтайгаа юм яриад хэрэггүй. Ойлгохгүй юм байна лээ. За тэгээд тэдний зарим нь явсанд Кейсүкэгийн дүү Юсүкэ тэдэнтэй хамт явах гэсэн ч Кейсүкэ тэрнийг балиулна. Энэ үеэр Дайго тэдний эдлэнгийн төвд байх нэг том байшинд ирж байлаа. Тэр нь өмнө нь офицер Каногийн ирсэн байшин мөн байдаг. Би цагдаа Дайго байна. Гэрт хүн байна уу? Тэгээд тэрнийг нааш цааш явж байтал хэн нэгэн байшин дотроос тэрнийг камераар бичиж эхэлдэг. Тэгсэн Дайго тэр хүнд өөрийгөө танилцуулж гараад ирэхийг шаардсан ч өнөөх нь гарч ирсэнгүй. Энэ үеэр нөгөө залуус ярьцгаалаа. Чамд юу хэрэгтэй? Би цөөн хэдэн асуултанд хариулт авах гэж ирсэн юм а. Чи бидний Каног алсан гэж гүтгэх гэж ирсэн биз дээ. Эндээс яг одоо зайл. Энэ манай эзэмшил нутаг. Зайлахгүй бол чамайг буудчих шүү. Уучлаарай, гэхдээ би эндээс явахгүй. Намайг буудаж чадахгүй гэж бодоод байна уу? Тэр чинь надад хамаагүй. Та нар яагаад намайг энэ байшингаас холдуулах гэж ингэтлээ улаарад байгаа? Яагаад гэдгийг би мэдмээр байна. Тэгвэл ингээд үхчи. Тэгэд нөхрийг гохоод арахтаа зэрэгцээ Дайго бууг нь булааж яваад тэрнийг газар тунаглаа. Жинхнээсээ буудах нь байна шүү новш чинь. Бүгд битгий хөдөл. Та нар Кано офицерыг хаана байгааг мэдж байгаа үстэй. Бид мэдэхгүй. Мэдж байсан ч хэлэхгүй. Алив тэгэд буудаач. Чи чадахгүй үстэй. Би чиний өнгөрснийг мэднэ. Чамайг яагаад энд ирснийг чинь ч мэднэ. Би хэлээд өгөхгүй аа. Энэ үеэр түрүүнээс хойш бие барьсан Дайго тэсгэл алдаж Мүцүваг цохиж унагсанд нөгөөдүүл нь хадуураа бариад дайрсанд Дайгоч тэдэнтэй зодтолддог. Навшнуудаа та нар өнөөдөр бүгд цагдаагийн хэсэгт очиж шүү. Тэгээд офицер Канад юу тохиолдсныг та нар надад хэлнэ. Чи ч давж болохгүй шугамыг давлаа да. Гото овг руу халдвал юу болгох чи харнаа. Тэр хүн чамайг зүйл дуусгана. Чи өөрийгөө үхтэл гэж бод. Тэр хүн гинэ. Чи юу яриад байгаа? Та нар бүгд баривчлагдсан. Энэ улсын хууль энэ тосхонд үйлчилдэг юм шүү. Күүгээ тосгоны хамгийн чухал дүрэн бол Гото овгийнхэнтэй муудалцаад хэрэггүй гэсэн дүрм. Гэхдээ чи энэ дүрмийг зөрчлөө. Чи бас танаа гэр бүл төлөөсөө төлнө. Тэгсэн Дайго уурандаа тэрнийг ухаан алдатлан цохилоо. Юки Маширо хоёрыг гэртээ ирэхэд тэнд нь Гото овгийн бусад залуус ирж гисэн хүлээж байна. Тэгээд тэд тэр хоёрыг бүсэлж аваад сүрдүүлдэг. Энэ үеэр Дайго нөгөө хэдийг гавлаад машиндаа суулгаж байлаа. Тэр Готогийнхэнтэй зуралдаад утсаа авах завгүй байсан учраас энэ үеэр залгсан доктор Накамура тэрэнд дууд мессеж үлдээн. Офицер Дайго, нөгөө хурууны чи учир тайлагдсан. Тэр хуруу таны өмнө наанчин ажиллаж байсан офицер Осаму Каногийн хуруу байна. Дайго нөгөө нөхдүүдийг бүгдийг нь машиндаа чихээд явах гэж байтал Готовгийн баахан хөгшчүүл тэрнийг бүчиж аваад явуулахгүй зуралдаж эхэллээ. Готовгийн хамгийн чухал асуудлыг тэр хүн шийдэд юм аа. Тиймээс биднийг ингээд оргичихл доо. Тэр хүн гинэ. Тэр чинь хин юм бэ? Тэгсэн нөгөө өвгөн тэрний ард тал руу хуруугаараа заалаа. Гайхсан Дайго гэргээд хартал ард нь аврах том биетэй аимшигтай царайтай тэр хүн нь иржгсэн хадуураа далайгаад зөөгсөж байлаа. За энд хүрээд энэ галзуу цувралын эхний хэсгийн тайлбар маань дуусч байна. Та нарт хурдхан шиг л үргэлжлүүлээд үзэх хүсэл сэтэл төрж гинөө. Төрж байгаа бол галзуу цуврал гэдэг нь тэгээд ойлгомжтой болчих жоох юм. Бороод нь бас яг ингээд ийм зөв санагдсан учраас та нартаа тэгээд сонгоод ярьж өгч байгаа шүү дээ. За тэгэхээр санаа зовлтгүй бороо нь аль болох хурдан ярьж өгөн. За юу. Тэгээд баян хэлдэг штэ гэд. Гэхдээ баян хэлдэг л дээ. Гэтэл
Та нарт ер нь аль болох урд яриад өгч байгааг бас та нар энэ мэдж байгаа үстэй тийм ээ. Тэгэхээр өөр цувралуудыг бас яриулахыг хүсэж хүлээж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тийм учраас та нартай бүгдээрэнд нэг юм баланстайгаар ярьж өгөхийг бороо нь хичээж байгаа гэсэн үг шүү. За юу. Бороо нь хичтэй. Хэдэн бороонууд нь. Тэгэхээр та нар маань маний хэдийнхэн хичээж байгаа хичээл зүтгэлийг маань үнэлээд Саба Драгу бол Саба таарцсан бол лайк дарахтал болоо явчих байгаа юм. Нэрээ бас галзуу сэрийн сувгийг мэдэхгүй найздаа шеэрлж болох юм. За тэгээд энэ галзуу цувралыг аяллаа бүх үйлчилгээг нэг дороос 20 жилийн туршлагаар баталгаажсан Монголд тэргүүлэгч аяллаа компани Хаан Travel-тэй хамтран хүргэлээ. Аз, Европ, Хойд болон Өмнөд Америк төвүүд рүү хөтөлбөртэй болоод захиалгад аяллуудыг тогтмол зохион байгуулж байгаа шүү гэж Хаан Travel. Тэгээд хэдүүлээ дараагийн галзуу цувралын тайлбараараа эргээд уулзацгаая.